Өнөөдөр буюу 2026 оны 4 сарын 24-ний энэ бэлэг цай өдөр Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орлоо. Энэ өөрчлөлт маань урд нь бол сумын иргэдийн хурлын төлөөлөгч нарын 3/1 нь төрийн захиргааны алба хаших ийм боломжтой байсан хууль. Энийг нэмэлтээр өргөжүүлээд аймаг нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 30 хүртэлх хувь нь төрийн захиргааны алба хаших боломжтой ийм нэмэлт өөрчлөлт өнөөдөр их хурлаар орж энэ өдөр эцэслэн батлагдлаа. Тэгээ энэ хууль батлагдсанаар бол иргэдийн хурлын төлөөлөгч нар төрийн захиргааны тодорхой хэсэг нь төрийн захиргааны алба хаших энэ боломжийг л нээж байгаа юм. Тэрнээс биш энэ хууль батлагдсанаар автоматар 30 хүртэлх хувь нь автоматар шууд төрийн захиргааны алба бол хашихгүй. Тухайн төрийн захиргааны албад тусгай шаардлагатай тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хүн энэ төрийн захиргааны алба хаших боломж нь нээгддэг. Тэгээ энэ чинь тусгай шалгалтууд шат шатны шалгалт юмд орно гэдэг ингээд иймэрхүү байдлаар энэ хууль бол хэрэгжинэ. Иргэдийн хурлын төлөөлөгч нарын 30 хүртэлх хувь нь төрийн захиргааны алба хаших энэ боломж нээгдснээр бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага илүү чадварч юм боломж бүрдэх юм. Ингээ өнгөрсөн сонгуулиудыг харж байхад төрийн захиргааны алба хашиж байгаа. Тухайн салбарын экспертүүд гэдэг юм уу? Иймэрхүү хүмүүс бол иргэдийн хурлд дэвшдэг. Нэг өгүүлэхэд өнөөдөр хөдөө орон нутагт бол тухайн аймаг орон нутагт ажиллаж амьдарч байгаа хувийн хвшлийнхэн голцоо эсвэл ах トゥ хамаатан садантай олонтой ийм л хүмүүс сум аймгийн иргэдийн хуралд бол дэвшдэг. Тийм учраас бидний энэ хуулийн гол зорилго бол тухайн салбартаа мэрэгссэн олон хүмүүс энэ аймгийн сум нийслэл дүүргийн иргэдийн хуралд дэвших энэ боломжийг нэг талаараа бол нээж байгаамаа. Энэгээр бол тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага чадварчих тухайн аймаг орон нутагт энэ төсвийн асуудал тодорхой шийдвэх энэ асуудлууд иргэдийн хурал дээр бас чанаржих ийм боломж олцоо бол бүрдэж байгаамаа гэдэгт болгоё.